бол альва улс төрийн номынхаар ялаас Эмээ. татгалздаг. Ерөнхийлөгч хүн ер нь ямар үүрэгтэй байдаг юм бол? Үүрэг оролцоо нь олон шүү. Жишээлбэл ерөнхийлөгч гадаад иргэдийг Монгол улсын иргэн болгох болохгүйг шийднэ. Мөн шударга ёсыг тогтооход хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсийг бас ерөнхийлөгч томилдог. Ямар хүн байх вэ? Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг томилох саналыг улсын хуралд оруулна. Бас бүх шатны шүүгчийг хууль заасны дагуу томилно. Зэвсэгт хүчний жанжин штабын даргаыг улсын хуралд зөвшөлтсөж байж томилно. Улсын ерөнхий прокурор түүний орлогч нарыг томилох тухай саналаа улсын хуралд оруулна. Хуульчдын дундаас шүүгчээр ажиллах хүмүүсийг шилж олдог. Шүүхийн бие даасан байдлыг хангадаг шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын дарга, гишүүдийг нь томилно, чөлөөлнө. Ерөнхийлөгчийн гүйцэтгэдэг чухал үүргүүд их бий шүү. Төрийн тэргүүнээ ямар үүрэгтэйг мэдэж авлаа. Залуус бид өөрсдийн хүсэн тэмүүлж байгаа сайн сайхан ирээдүйн төлөө сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй юм байна. Сонгох өдөр 6 сарын 9